Хуучин бүх юм хүний гараар явдаг байлаа. Тэр хүн тэн дээр ямар нэгэн одоо натратаар батлуулаад ч юм уу ямар нэгэн хуурамч мэдээлэл явж гэнэ үү гэдгийг аль аль талаас нь хянцдаг боломж байгаад байгаа байхгүй. Хянаад тэгтээ удаан ч гэсэн тийг явж байна. Тэрийг хурцсах үүднээс болохоор захимжуулж байна. Тэгтэл зарим нэг үйл ажиллагааг захимжуулснаар тэр системийг ашиглаад одоо хуурамч мэдээлэл хүн нэгний хуурах асуудлууд бол гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ захимжиж байгаа гэдэг нь бол энэ наатал иргэдэд үйлчилж байгаа зүйл бол яадгаараа өнгөн хэсэг нь бол мөн гэсэн үг. Тэр захим мэдээлэл яг үнэн зөв өөрчлөгдөхгүй хэр найдвартай явж гинэ гэдэгтийг нэмэлтээр блокчейн орж ирээд блокчейнээр баталгаажуулж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуурамч юмнууд маш их явах боломжтой гэсэн үг. Хамгийн наацхан жишээ нь за бид нар блокчейн ашиглахгүйгээр өгөгдлийн сан дээр ямар нэгэн програм хангамж бид нар ашиглаж байгаа хүн болго ашиглаж байгаа. Тэр програм хангамжийн өгөгдлийн сангийн устгахад л тэр орчлон дээр байхгүй байсан юм шиг алга болчих магадaltaй байхгүй боломжтой байхгүй. Тэр энийг ер нь хамгийн чухал зүйлсээ блокчейн дээр бичиж ингэж баталгаажуулж үнэн зөвийг одоо юу гэдэг баталж явах шаардлагатай гэсэн. Ингэхгүй бол нөгөө захимч нь бүгдээрээ өнгөн хэсэгтэй баахан хуурамч мэдээлэл эсвэл дараад нь өөрчилж болдог мэдээлэлтэн дээр явах боломжтой байгаа. За блокчейн бол мэдээлэл солилцооны итгэлцлийн дэд бүтцэл байгаа байхгүй. Одоо захимжиж байгаа нэг захим мэдээлэл үнэн зөв юм уу? Өөрчлөгдөг юм уу гэдгийг л найдвартай солилцуулаад байгаа зүйл. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө Улаанбаатар хот байлаа гэж үцхэд бид нэр замыг л тавиад байна гэсэн үг. Тэр зам дээр ямар компани таксигаа барьна уу, автобусаа явуулна уу те хоорондоо яаж хамтарна уу гэдэг бол дурын асуудал. Өөрөөр хэлбэл блокчейнээр мэдээлэл солилцож байгаа этгээдүүд тухайн өгөгдлийг бүгднийг нь өөр дээрээ хадгална гэсэн. Дундын хуваалцсан өгөгдөл гэж байгаа. Төвлөрсөн биш, хуваалцсан өгөгдөл. Өгөгдөл хуваалцсан. Тэгэхээр тэр өгөгдөл хуваалцж байна гэдэг чинь нэг нэгнийхээ хянах боломжтой болчихж байгаа гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар хуваалцсан өгөгдлөө болохоор криптографи арга нөө компьютерийн шинжилгээ ухааны орчин үеийн дэвшил технологиудыг ашиглаад тэр хуваалцсан өгөгдөл хоёр талд өөрчлөгдөхгүй гэдгийг баталгаатай гаргаж өгч байгаа. Тэгэхээр танд нэг өгөгдөл байгаа, надад нэг өгөгдөл байгаа. Тэр хоёр бол яг ижилхэн өгөгдлөө гэдгийг бол батлаад өгч байгаа. Ингэснээр нэг нэгнийгээ хянах боломжтой болж байгаа. Ил тод байдал чи илүү бий болж байгаа. Тэгэхээр нэг нэгнийгээ хянана гэдэг чинь маш олон давуу талыг нийгэмд авчирна. Нөгөө хүн цуртал, авилга, хүнээс хамаарсан бүх дутагдaltaй талыг бол байхгүй болгож байгаа юм аа.